зээлээ хахын тулд надад 50 сая хэрэгтэй байна. Зорилго. Хугацаагаа тавьчих. Тэнгүүтээ доор нь энэ 50 саяыг аваад би байрны зээлээ хааж байгаа үед банкн дээр очиод маа гэдээ өгж байгаа үед надад ямар сэтгэл хөдлөл мэдрэмж төрөх үү? Тэрийг одоо биччих. Би ёстой өөрөөрөө бахархан маш гоё баяр хөөр төрн дарамтнаас алцсан хүн байна те. Бүр ингээд чадах юм байна, болох юм байна. Ямар гоё вэ гэдэг ийм мэдрэмж төрнө. Тэ хүн жаргалтай байна. Юу гэдгийг те. Тэгээд үнэхээр элбэг хангалуун мэдрэмж төрнө гэд 3-4 сэтгэл хөдлөлийг биччих гэнэ. Тэгэл ирэх өдрүүдэд өдөртөө өглөө босч ирлээ, орон дээрээ суулаа, анхаарлаа, зүрх рүүгээ буулгалаа. Нөгөө сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх ямар нэгэн үйл явдал тэр нь одоо ядгийн хүүхэд чинь таныг ирээд тэрсэн, чамд сайхан үхэлсэн, нэг гой байгальд гараад цэлмэг тэнгэрийг хараа, дээшээ хараад хэвтжсэн үе, ээж авдаа эрхэлжсэн үе. Бид нарт чинь ийм сайхан дурсамж дүүрэн байгаа ш. Тэрийг л эргэн санана гэсэн үг. Тэгээд эсвэл хин нэгний харцсан би чамаар бахархаж яана гэдэг өргөө тэрүүлээд ингээд ингэжсэн үе. Эсвэл би чадахгүй байсан зүйлээ чадаад би чадчихж ш. Ямар гоё вэ гэд баярлж исэн тэр мөчөө эргэн санаад тэхийн төдөд нөгөө сэтгэл хөдлөл чинь бидээр чинь амьлна. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлөө бараал аль болох удаанаар бараал. Тэгээд барьсныхаа дараа нөгөө 50 сая маа гэд гартаа ороод ирж байгаа. Очоод банкн дээр тушааж байгаагаа яг бодтоор төсөөлөлдөө харж байгаа.